арчлалыг одоо хөгжүүлье гэж тунхагласнаас хойш 30 жил болсон байна. Тэгээ харамсалтай нь бидний үүссэн арчлал бол өнөөдөр одоо бодит байдал дээр бол биелсэнгүй. Арчлаа, парламентын арчлалыг бол хамгаалахын төлөө бол нэгдэх хэрэгтэй. Хоёрдугаарт бол цаашаа хөгжүүлэхийн тулд бол эдийн засгийн зөв бодлого дээр ямар нэгэн популизм суурилсан халамжийн бодлого явуулахгүйгээр урт хугацааны зөв магадгүй уйтгартай ийм хатуу бодлого явуулж иж энэний ард бол гарах ёстой. Тэр бүх улс орнуудад өөрийн сорилтууд тулгардаг. Зарим улс орнууд нь тэр сорилтыг бол амжилттай даван туулдаг. Зарим улс орнууд нь бол тэр сорилтыг даван туулж чадаагүй улмаас одоо дарангууллын тогтолцоон чилжээд эдийн засгийн сүрээд улс орн задарч бутраад явж улс орнууд ч гэл байгаа. Тэгэхээр энэ бүх сорилтуудыг ямар улс орнуудад авж ийнэг бол өөртөө ихтгэлтэй, өөрсдөдөө итгэж чаддаг, ялангуяа шинэ залуу хүмүүсийнх нь хүсэл тэмүүлэл те залуучууд нь хүсэл эрмэлзэлтэй итгэдэг, тэрнийхээ төлөө ажил хэрэг болгож чаддаг улс орнууд нь энэ улс сорилтуудыг даван туулж байгаа. Монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хүн болгон одоо эрхчлөөтэй өөрийнхөө хүсэл зорилгыг амьдрал дээр ажил хэрэг болгож чаддаг, аз жаргалтай гэр бүлийг, нийгмийг зохицлоо чадна, бизнесийг бүтээн байгуулалтыг хийж чадна гэж өөртөө итгэж чадах юм бол бид нар дахиад энэ өөрчлөлтийг хийж чадна. Тэгээд тэр үеийнх нь бол энэ ухаан хөдөлгөөнийхэн байгаасаа гэж би хүсдэг. Тийм учраас бас энэ хөдөлгөөний одоо нэг гишүүн гэдэгтэй бахархдаг гэх юм уу?